болоо. Таваар нэтгэж бас аашаач. 5 сая. Нэг дор. Гулаа шил гэж байна. Оо заа. Мончир хийчих юм очтой штэ. Манай ууши хаана харагдаж байна. Дуруу юм гэж. Нар гэл бадахаа. Нар гэл болохоор ингэжтэй юм тий. Самдаг санаа тий. Өнөөдөр ийшээ их машин явж байна тий. Очоод зогсоол бас хэцүү байх тий. Таны мэдхээр өнөөдөр баг хэдэн машин яв? Багцаагаар тий. 200 бол зогсоол бол пиг л байгаа юм тий. Энэ лунзаг том объект шүү. Хэдэн үхэр гэж байна? Хэдэн үхэр орно? 2 шар гэдэг юм уу? 2 90 үхрийг шар гэдэг биз дээ тий. Тэгээд 90 үхрийг шар гэдэг. Тэгээд 2 үхэр 10 хоног хийж чадна. 4 тэргээд 2 үхэр 10 хон хийж чамдаг байсан. Тогоо эндэ. том ахны. 8 дахил. За байж би байна. Монгол бичгээр бичсэн нь уншаарай. Манай Саша дээр. За, чиг. 1700 хэдэн он блэ? Ачки. 1730 оны үед. Одоогоос 200 гаруй жилийн өмнө энд ингээд хүмүүс амьдардаг байсан юм шүү дээ. Хүмүүс чинь. Дээшээ гарч байгаа. За, яг энэ ч ингээд дээр үед дандаа байшингууд байдаг. Бас гоё видтэй газар байрлаж байгаа шүү дээ. Ийшээ харуулсан амар гоё. Тэр гоё нөмөртэй. Ингээ уул яг бүх талаас нь нөмөрлцсөн. Энэ чулуунууд нь дандаа дээр үеийн тэгшилсэн. Суурэ тэгшилсэн болтой ингээд тэгшгэ ингээд одоо өөр зурган дээр яг өмнө ямар айлд байсныг толгож харна. За гүйлээ шүү. 1 2 3
Чи тэгтээ сайн гүйж шүү те. Тэгэл энэ ч нэг хүүхэд яг чам шиг ингээл тоглол. Тэждэг байсан гадтай. Гэтэ тэр үед интернет утас юу ч байхгүй. Ямар ч интернет утас байхгүй. Тоглоом нь өөртөө хийдэг тоглоомтой. Тэ. Чулуу модоор хийж тоглодог. За яаж ядарсан аа? Энд чинь ингээд дандаа сууруудын дэвшилсэн. 1740 онд ингээд дандаа фэшн барилгад байсан байгаа. Богдын өргөө болоод нөгөө цагаан өвгөн алдаг газар гэсэн шүү дээ чинь. За яа чи ядарч байна. Чи ч бас лаг юм а те. Ингээд ядрахгүй ингээд цуггүйчдэг. Яга барээд тийшээ ингээд цогоор хараад хөө өнөөдөр сайхан өдөр болж шүү гэл гараа ирж дэрсэн хатта. Цонх мох гэж яахгүй зүгээр завцрал харна гэдэг. Жижигхэн цонхоор манай орчин үеийн шиг том цонхоор жижигхэн цонхоор. Тэ. Тэн чи тэ 1000 гаруй ламнаар ном хордог байсан. Маш гоё тийм энергитэй газар ахгүй. Хинхэн бараг ламдар үүдчихсэн аа. Тий хинхэн ламнаар тэгээд манай Тэгээд бас 8 дугаар богд гээд баахөө одоо сургууль түүх хичээл дээр үзсэн заяа. Тэрийг түүх хичээл дээр үзэх тэр 8 дугаар богд гээд манай эзэн хаан байсан бохгүй. Тэгээд тэр хүн энд амьдардаг гэсэн. Тийм байсан гэдэг. Одоо ийшээ ингээд мориор явна. тэгээ бод зүтгэж байгаа юм. Жог уйтгартай тий. Тэгэл ингээл энд ингээл байгаа л. Тэгээд бас 7 хоногийн турш гэрээсээ гарахгүй юм уушдаг гэсэн тийм. Тийм 7 байтугай олон хоног юм уншина. Тэгээ юм уншихлаар хүн тэр номондоо ороод номоо ингээд яг кино шиг төсөөлдөг хөөх. Тэгээ ном унших хэрэгтэй. Тэр үед тийм кино минь байхгүй шүү дээ. Зурагт гэж байхгүй. Тэгэл ерөөсөө ном л уншиж одоо өөрийнхөө гоё кино үзэж байгаа юм шиг баясдаг гэсэн. За хоёул одоо тийшээ очиж үзье. Тэгээд доош юу? Энийг нь болохоор орчин үед жоохон сэргээн засварлцсан. Тэр нэг юм хэсэг байгааз нурцсан юм шиг. Энд чи яг нөгөө гол одоо байр нөхгүй. Дээр үед байсан. Заав нь очиж жагаад зургийг үзүүлнэ. Зэ ямар газар байсныг. За жоох үлдсэн шүү. За нэг хоёрын Угаасаа харж үзэхэд дээр үеих юм байна тий. яг зөв. Чулуунууд. Дээр. Одоо үед бол ийм шат хийхгүй шүү дээ тий. Дээр үед. Дээр үе чулуу болоо тавиад чатуулдаг. Яг чулуунуудаа жоохон янзлсан юм шүү дээ. Тийм надад. Би л чулуу очроо. Хаагаад тэгшиж явсан. За яваад байгаа. Чирээд. Ордог байсан юм шүү дээ. Манд ширийн хийд Түшээд хаан аймгийн Дархан Чимвангийн их шавийн Хариат отог
одоогийн Төв аймгийн 100 мод сумын нутаг Богдхан уулын энгэрт оршино. Чин улсын найралт төвийн 11-р онд анх хийдийн суурийг үүсгэжээ. Мандшир хутагтын 12 дугаар үеийн хувилгаан Ловсон Жамбал Данзан бээр хідэн төвд ламын хамт ирж Богдхан уулын энгэрт ачит дүйн хорын булаг химээхийн ойр газрыг сонгож аваад цагаан чулуугаар уралсан цагаан өвгний дүрс олсон учир бэлэгшээн өвгөн ламрын химээх сүмийг эхлээд байгуулжээ. Уг сүмийг 1735-аас 1747 онд барьж дуусгав. Манжин хаанаас буйныг залбирагч сүм химээх нэр олгожээ. Мандшир лам Агван Ловсон Жамбал Данзан 2 дугаар богдож явцсан дамбад багшаар залагдаж уул хийдийг 1750 онд түүнд өргөсөн учраас богдын их шавийнхан засаж сэлбэдэг байжээ. Манчрын хийд 10 гаруй сүм дацантай байв. 18 дугаар зууны сүүлчээр цогчин дугныг байгуулсан бөгөөд 1760 онд уг дугны ард шар хүрээ гэдэг богдын ордонг байгуулжээ. Энэ ордонд хожим 8 дугаар богд сууж байжээ. 1780 онд Сэрүүн лаврын химээх ордонг байгуулсан юм. Энэ хийдэд 1000 орчим лам хурал хурдаг байсан химээдэг. Уг хийдийн цогчин дуганд цагаан дарих, эргсэн гомбол хам сахиус, алтан шүнхэн ганжуур, жүдийн дуганд гавж, аграм мяндаг олгох хурал номтой. Бадам ёгын дуганд ядмууд, гүрмийн дацанд 10 хангал, доод үдэм хурж сор залдаг. Өвгөн ламринд цагаан занд нь логшир, уран нанжил дагвыг бүтээсэн алтан мөнгөн 9 эрднэр үйлдсэн 5 янзын мандшир бурхантай. Мамбын дацанд оточ манал дахиж, эмийн цэцэг навч өвс өндөс судалдаг байв. Харин Мандшир ламын шар ордонд хурал хурдаггүй байжээ. Гомб, чоожо, чадраа бол гололсон 70 орчим цамтай. Намрын адаг сарын 19-ний өдөр цамнаж бүжгэлдэг ёс дэгтэй байсан гэдэг. Мөн сарын 29-ний өдөр майдэр эргэж мөргөлчдийг олноор цуглуулдаг байжээ. Мандшир хутагтын сүүлчийн хувилгаан цэрэн доржин шарын шашны үйл хэргийг гүйцэтгэхээс гадна 1919-с 1920 онд Монгол улсын ерөнхий сайдын үүргийг гүйцэтгсэн бөгөөд 1937 онд улс төрийн хэлс гэрэгт гүтгэгдэн хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлжээ. Мандширын хийдийг 1937 онд нурааж буулгасан ба хийд нь бүгд 21 орон савтай гэж 1938 оны дотоод яамны бүртгэлд бүртгэгджээ. Чи над хаалгараа гартаа хямар хэмжээтэйг харуул. Чи нэг яагаад ийм наахан гэж бодож байна? Олон жилийн дундчаар ингээд энэгээр нь шавар урсгараад доотлыг өндөр болгоцсон байхгүй. Энд ч бас нэг хэсэг. Мандширын хийдийн арын хадан дээр сийлсэн бурхны зургийг 1971 онд орон нутгийн хамгаалалтанд, мөн уг хийдийн туйрыг 1994 онд улсын хамгаалалтанд тус авчээ. Төв аймгийн 100 мод сумын захиргаанаас 1989 онд гэрэл зургийг үндэслэн Сэрүүн лаврын шинээр сэргээн босгожээ. Түүнийг одоо музейн зориулалтаар ашиглаж байна. Одоо Мандширын хийдийн хурал номын үйл ажиллагаа нь 100 мод голын зүүн хөвөн дээр байгуулсан хийдэд явагдаж байна. Жишээ. Одоо энэ бол аахаараа тэрэн шиг тэдний шиг юм том биш. Юм яг нэг манай лагерийн байшингийн хэмжээтэй. Тэгэд энэгээр нь бодвол одоо ордог болтой юм байна. Тэгээ эндээ цонхтой. Эндээ юм цонхтой. За хоёлаа орж ийн. Гэртээ орж ийн гэж төсөөл. Гэртээ ороо. За гэртээ оронгуудаа галзуухандаа хоолоо игээл ийшээ хараад буудан дээр буудан байдаг юм болов? Буудан. Чулуугаар олцсон. Тим дээр юу шүү дээ. Тэгээ эн чинь том өрөө юм шүү. Энд чи гэхдээ нэг том дарга л байдаг гэсэн баг тий. Тий. Устасаа арай атван нэгдэс баг тий.
Тэ нэг юм манай лагерийн байшингийн хэмжээтэй. Энд чинь ингээд хөөдөн дээр ингээд суугаад зургтаа үздэг юм лээ. Зургт байхгүй шүү дээ. Үүдэн дээр суучаад намаа унших үү? Хаалгараа ингэж гарангуудаа шууд эн чинь ингээд сунаагаал. Оо яа сах өдрөө. Ийж ингээ гоё. Амар гоё харагдчихс өндөрт. Тэнгүүтээ энэ дээр ингээм хаалттай балкон дээр гарч байгаа юм шиг. Оо яа сах өдрөө. За өнөөдөр ном их уншнаа гэл. За хоёлоо буух уу? За. Машинууд бол битүү. Гэтэ Багцаагаар энд бол нэг 200 гаруй машин баг шиг байна. гэтэ энд үүдэг хүмүүс зүудтэй амар өөгч яхаа. Өгөхч юу? Аха. Тийш. Юм өөх дуртай. Яг зөв. Юм өгнө гэдэг чинь Өлсөжсэн ч идэх юм ба нэг амтнд өвчхэрч юм. тийш дээ яг үнэ. Ой.